Энэ бол танд үргэлж худлааж, таныг үргэлж хойш нь татж байдаг гэх юм. Бабам тийм ээ, энэ бол та. Энэ сэдвийг илүүсээ ойлгохын тулд хэдүүлээ нэг бяцхан жишээг татаж үзье. Backflip. Backflip дээр хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэвэл мэдээж хэцүү гэдгийг бол бүгд мэднэ. Игзэг тарах юм бол бидний үхэж мэднэ. Мэд жоохон аюултай, маш хэцүү зүйл. Хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр backflip ерөөсөө нэг чирхэг ганцхуудаа амжилттай хийх хүртэл хэцүү. Юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн гайхамшиг тохиолдолд та ганц удаа бүтэн ирэглээ. Ганц удаа. Тэрнээс цаашаа 2 дахь, 3 дахь, 4 дахь нь маш амархан. Бүр 2 дахь, 3 дахь, 4 дахь нь бүр алдах боломжгүй болно. Тэгэхээр backflip-ний хамгийн хэцүү зүйл нь гэвэл нэг удаа амжилттай хийх хүртэл л хэцүү. Зя энэ жишээнээс юуг ойлгож болох вэ гэвэл бидний тарих яг үндэ маш худалж. Биднийг хамгаалахын тулд биднийг өөрсдөө гимтээч гэсэн юм. Биднийг жинхэнэ хан очиж мөргөөд би хаагаа гимтээгээд өөртөө урам хуураад өөрийгөө голохоос өмнө төрүүлээд бидэнд жаахан худлаа яриад эрсдлээс хол байх гэдэг. Хоёлаа хийж чадахгүй юм шүү. Хоёлаа хангалттай сайн биш юм шүү. Хоёлын нэг их арай болоогүй юм шүү гэж биднийг ятгаад эрсдлээс хол байх гэдэг. Гэхдээ энэ асуудал нь яг юу вэ гэхээр хүн ямар нэгэн байдлаар эрсдэл гаргахгүй. Ямар нэгэн байдлаар алиог оролдож бүтлгүүтэхгүй бол хөгждөг. Тийм учраас бидний тарих биднийг аюулгүй байлгаж байгаа нэрийдлэр бидний өсөх замыг хаагаад эхэлнэ. Хэрвээ та өсөж дивжий, илүү дараагийн түвшинд хүрэх, илүү ухаалаг бол, илүү хүчрхэг болёо гэж боддгол бол дараагийн удаа тарих чинь хоёлоо чадахгүй юм шүү. Хоёул энийг хийх дарифт байгаа юм шүү. Хоёул хангалттай сайн биш юм шүү гэж ятгах гэж оролдох болгонд энэ зүйлийг санах гэж хичээгээрэй. Бидний тарих жаахан худлаа ярих гээд байдаг шүү.